Гэртээ ганцаараа part 2. Заяа би сая хоол хийж байгаад тэрийг бичлэг болгочтой бүгээд бичлэг хийж ин за тэгээ одоо миний хийж байгаа хоол гэвэл их амархан гэртээ ганцаараа байгаа юм бараг л бүх хүүхдүүд хийж чадна. За тэр нь бол curry байгаа. За тэгээд би дунд medium дунд тийм халуун нөхдөд тийм байвал би дундынхт нь илүү дуртай. Тэгээд энэ надад одоо дунд нь байна. Зяны орц гэвэл их энгийн. За эхнийх нь гэвэл юм мах яг ингээд куб шиг тийм ингээд шоо шиг юм бүрчиг хэрчж байна. За тэгээд би энэ сонгон орно. Тэгээд ногоон дээр гэвэл дөрвөн ширхэг төмөс тэгээд нэг луун бас л яг л ингээд дөрвөлжлээд хэрчж чинь хараа. Ой намайг дагаад шүү. Ингээд ийм хумаягаар ингээд тиймхүү. Тэгээ та нар брокколи хийж болно хийхгүй байж болно. Тэгээд би үхрийн мах хийж байгаа болохоор брокколитэй гой зөгцөнөх гэж брокколи угаагаад хийсэн байгаа. Одоо бүгдээ яах вэ гэхээр будаагаад угаагаад тэгээд будаагаа агшаана. За одоо бүгд шууд угаая. Будаагаа хөт усанд 4 удаа угаана. Тэгээ будаагаа хөт усанд угаахгүй бол угаана. Тэгээд 4 удаа угаана. Тэгээ бүлээн усаар угаачих юм бол юу жоохон ялцгаа муухай наалтан холчныг буслан. За. Хөт ус үстэй за. 4 удаа угаана. За энийг усын хийцтэй. Одоо энийгаа ингээ сайн угаана. Сайн угаахгүй бол энэ ч одоо ингээ шууд уусыг эдл угаангууд эндээ зөв шууд цагаан ус гараад ирж байгаа. Усан цав цагаан болоод гарч байгаа байхгүй. Юу миний гад байгаа чичг болох юм гэж. За. Ой, гоцгүй шүү. Та нар хаашаа явахгүй шүү. Усан л явна. Та нар явахгүй. Миний будаан угаадаг техник гэх юм уу тийм арга гэвэл зүгээр усаа гэдэг эргүүлээд ингээд ирэх байдаг байхгүй. Гайс будаа бурхны хоол. Тэгэхээр будаа ганцхан ширхэг будаа асгамааргүй л юм л та. Манай ангийн багш бидэнд будаа гэдэг шүлэг чиглүүлсэн баггүй. Тэгээд одоо би танарт будаа гэдэг шүлгийг уншиж үзүүлье л та. Будаан түүнийг дуртай гэн булт хөөхтөө шоолын ярин хайрын зарим нь будаачингийн хагас хэсэг нь будаачингийн хэрэглэж байдаг будаа хэд янз байна. Хэрэг болгон түүний тухай хэдлэх үг надад байна. Цагаан шар хүүхдийн гэд цаашилбал хар будаа хүртэл хүний хэрэгцээнд олон будаа хүнс цэжилт ордогтол түүнийг би хувьдаа хамгаалж түрүүнээс хойш зөндөө өмгөж нөхрөөгөө битгий шоолж бай гэж нөгөө дүүс нь загтав байв. Гэтэл тэр хүүхдийн маань гэмэн зовхож хөгөн илрв. Өвөөгч байсан буруугаа би өөрийн эрхгүй хүлээх болвоо. Дэрэгдээ суусан нөхрийнхөө дэвтэн тавхтай тоон будаанаас дээгүүр доогуур шагааж байгаа дэрчгээд байдаг хүүхэд юмсанжээ. Энэ будаа гайтай будаа хэрэглэж жидэж болдоггүй будаа эддэм суухад хэрэггүй будаа эддээ танахт хортой будаа ийм будааг хамаагүй их идэх дуртай тийм хүүхдээ илэрсэн зармыг нь би бичи илгээгүй нэг та нарт захиа. За энэ будаа энэ шүлгийн утасаа би бол анх зүгээр нэг будаан дуртай хүүхдийг ингэ хөгжиж шоолол тэгээд идэгсэн байл гэж бодсон ч яг л зүүний бигээсээ бити хүүтэн будаа идэдэг гэдэг штэ багш тэрний л тухайн юм хэлтэй ингээд хүүхэд амир будаа идэг хүүхэд шоолдог байсан чинь нэг хүүхэд битгээ шоолоодаа тэгээд нөхрийгөө битгээ шоолоодаа нөхрөөгөө гэж найзаагаа гэсэн үг штэ найзаагаа битгээ шоолоодаа гэсэн чинь тэр нүг хуульж хутан будаа идэх хуулсан гэсэн үг шүү дээ. Тэгээ хуулсан мэдэгдээ нөгөөт нь ингээд өмөрчсэн буруугаа ингээд хүлээгээд л тэ ингээд яасан гэж байгаа байхгүй юу. Тэгээ дэвтэн тавхтай тоон будаанаас гэвэл юу гэж байгаа байхгүй. Тооны хариу гэх юм уу эсвэл тэ ингээд дэвтэр дээр ингээд хариунуудыг бичсэн тэрийг дэвтэн тавхтай тоон будаанаас гэж байгаа байхгүй юу. Угаачлаа. Одоо бүгдээр дээрээс нэг хуруу одоо миний хавар бол нэг ийм хурууны гэдэг будааны дээр тавьвал ингээд энэ өөр ингээд гартал ингээд ус хийн гэсэн байхгүй юу. Бидний будаа би дүнсээ будаага угаагаа залхтай ганц ширхэг будаа унгаагаагүй шүү. Зя. За 30 минут тэгж сарт.
За одоо бүгдээр маха хийцгээ, махтайгаа соусаа хийцгээ. Захиад ган цагаагаа ингээд сайтар халтал нь хийхгүй бол ногоо маань наалтан тэгээд доогоороо их түлэгдэн тийм юм болохгүй л бүгдээр их сайн халаана. Хосуураа бэлдээд юу вэ? Хосуур. Цагаан хосуураар бүгдээр хутгая. Хөө хэмжээтэй масал. Яа муухай чидчидэг тий. Зүгээр өччих хош. Тэр хураад бас ингэ хураагаад ашигтай. Ой. SpongeBob Big Guy Pants okay. SpongeBob Big Guy Pants okay. Би тавгамгаа халж ахаагаар шата бүгдөө сонгоно хийцгээ. Сонгон гэхдээ маасан тураг та аим гоё амттай болдог шүү. Ингэдэг. Яач нэ? Яаж их технэр хийдэм бэлээ? Ингэж яагаад хийчихтэй хөө? Ингэж тавьж байгаад утгаараа тэр гэсэж. Ингээд лич. Ёо ичэрчлээ шээ. Шаргацсан гоё өнөрцөж байна. Гоё зөөлөн болох шууд харагдаж байна. Одоо энэ шүүсийг харж байна уу guys? Тэгэхээр махан гоё юутай болоод бүр аймаг гоё жүүс болох шүү. Болохоор харагдаад байх юм сэнэ. Гэс одоо бүгдээр нь ногоогоо хийцгээ. Ой. Ногоо тэгтээ хоол болгон ногоо авахгүй хаяад байгаа сонио авдаг шүү. Төмс карент их чухал. Төмслөө. Манай ногоо маань махтны шүүс нь гоё болгодоо гоё жүүслэг болох махтагаа хамт. Яй. Мэйдхүү идэрэ. Залт. Яа. Ман гидс жоо халаадах юм. Энэ уурандаа жоох ингэж жоо халуун болоод байх юм. Тэгтээ удахгүй ирэн ах. Одоо хуурсан мах ногоон дээрээс нь ус нэмээд өгөн цэвэр ус. Амар саргадсан дуу маань ингээд ус хийхээ зүгээр байхгүй л гэж. За guys би хуурсан ногоон дээр усаа хийчихсэн ингээд таглагийн тагалцсан байна. За тэгээ буцлаад ирэнгүүт нь галын багсгаад тэгээд бүр зүйлэн гал болохгүй тэгээд гадна жоохон багсаад тэгээд каринаас хийнэ. Манайх ам бол 3 л болохоор би 3 нүдийг хийн. Тэгээд 3 нүдийг хийгээд за нүдээ хийнгүүт ингээд утгаад тань кариных нүдэн мөр ингээд уust нь утгаад тэгээд уусангууд нь галын зүйлэн гал болохоод тэгээд таглагийн таглаад 20 минут болгонгууд ингээд амар гоё чумаашаа ширэгдэх юм нөгөө болохоор хараа. Зэгээс. Чагаад. Вау. Одоо хасууд инууд. Вау. Хосроо. Яа гоё хутаад өгөө шүү дээ. Манаас кэдиман си шулан дотор нараад байхгүй болчихлоо. Тийм таглая. За одоо ер нь бол битүү чанагчтай бол нэлийн болгоомжтой харьцаарай guys. Зя. Ингээд галын багсгана. Хоолой тавуулчлаа. Одоо бүгдээрээ
амталцгаая. Соус нь гоё байсан. За guys, та нар curry гэдэг амархан хоолыг хийж сураарай. Ялангуяа гэхдээ ганцаархтай хийж сурвал бүр сайн. Тэгээд одоо хоолоо амтрах ядлаа. Тэгээд баяртай.